хайрладаг ийм хүмүүсийг эрх мэдэлээр хийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх эрх мэдэлтэй урсгал шашны сургуулиас ирсэн пастор багш нарыг илэрч хайдаг. Тэд үнний замыг хүлээн авсан хэдийч хагас тутул итгэж зүрх сэтгэл оюун санаагаа бүрэн зориулж чаддаггүй. Тэд амаараа бурхны төлөө өөрсдийгөө зарлагдах үг хэлдэж харцсан агуу пастор багш нар дээр тогтоод Христийг зэрвэс чардаггүй. Тэдний оюун ухаан нь алдар нэр ашиг хонжоо алдар сууны талаарх бодлоор дүрэн байдаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай. Ийм гэлжирийн хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тос тортог өтөг бус дондох тэдгээр хинч биш хүн бурхны сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвон гороо эргэж бүхэн илгээ хөштөлнөх байсан гэж тэд үздэг. Хэрэг бурхан ийм хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс бурханаараа болох байсан гэж тэд боддог. Тэдний үзэл бодолд үл итгэл халилдсан байдаг. Үл итгэхээсээ илүүтэй тэд бол зүгээр л учирлаад нэмэргүй аратнууд юм. Учир нь тэд байр суурь нэр хүнд эрх мэдлийг нь үнэлдэг. Зөвхөн том бүлэглэл дурсгалуудыг л хүндэлдэг. Христээр өдөрдүүлж байгаа хүмүүсийг огтхонч тоодоггүй. Тэд зүгээр л Христүүнэн аймаас нүр буруулсан урвагчид ёо. Үннийг үнэлдэггүй бүхэн бол үл итгэгчид үнээс урвагчид юм гэж бурхан хэлдэг. Ийм хүмүүс хэзээч Христийн сашаалыг хүртэхгүй. Христэс хэрэг урвж байгаагаа чи одоо олж тогтоовоо. Бурхан чамд ингэж захи нэгэнт чи үнний замыг сонгосон болохоор өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй. Хоёрдугаар сэтгэлтэй гуймтгай бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцийн эсвэл хэн нэг хүний бурхан биш. Харин түнд үнэхээр итгэж түүнийг шүтэн мөргөөж түнд чин үнэнч итгэмжид бүх хүний бурхан гэдгийг чи ойлгох ёстой.